За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За улсын хурлаас гаргасан хууль тогтоомжийн шийдвэрийн биелэлтийн тайлан сонсож байна. Тэгээ 2025 онд улсын хурлын хамгийн газарт нийтдээ хууль тогтоомж 157, улсын хурлын тогтоол 174, байнгын орооны тогтоол 114 орж ирсэн ба. Биелэлт нь гэтэл одоо 58.5% гээд. Энэ бол ерөөсө тун хангалтгүй биелэлт гарч ирж байгаа хгүй юу? 58.5%. Тэгээ энэ тайлангийн дүгнэлтэн дээр ийм дүгнэлт орж ирсэн байх юм. Улсын хурлд ажиллаа шууд тайлгандаг байгууллагуудыг засгийн газарт хяналтж шинжилгээ тайлангийн цахим санг ашигладаг болох арга хэмжээ цааш давж хэрэгжүүлнэ гэсэн байна. Гэхдээ цахим хөгжил инновац харилцааны яам чи хэдэн онд байгуулагдсан мөлий, хэдэн жил болсон мөлий. Одоо болтол энэ улсын хурлын бүтцийн байгууллагуудын засгийн газар хэрэг эрхлэхийн үйл ажиллагааны тайлангаа нэгтгээгүй, цахимжуулаагүй явж байгаа юм уу? Энэ ажил нь хэдэн хувьтай одоо байдгийг. Тэгээ энэ жил одоо энийг ингээ зорилт болгоод оруулж ирж байгаа юм байна. Энэ зорилтын хүрээнд энэ цахимжуулах, нэгтгсэн энэ тайлан гаргах дээр цахим хөгжлийн яам ямар ажил алхмууд харж байгаа. Энэ ажлуудаа хэрхэн одоо жилийн эцэст нэг удаа тайлгнадаг юм уу? Эсвэл энэ улиралтай тайлгнаад энэ нь одоо үр дүнгээ нэгтгээд хараад дүгнээд явдаг юм уу? Энэ талаар цахим хөгжлийн яамнаас асууя. За эндрийн микрофон дээр өөрийгөө танилцуулаад хариулъя. Сайн байна уу? Гүшүүний асуултанд хариулъя. Цахим хөгжлийн нууц харилцаа холбооны яам Мягмар наран. За энэ яг цахим хөгжлийн нууц харилцаа холбооны яамнаас бол бодлогын хувьд одоо хиймэл оюуны үндсэн дэд бүтцийг байгуулах, за тэрнтэй холбоотой үндэсний хэл одоо large language model буюу Монгол хэлний одоо моделийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. За яг энэ өнөөдөр ярьж байгаа одоо тайланг нэгтгээд энэ захимжуулах ажлыг бол засгийн газар хэрэглэх газар тусдаа өөрсдийн төлөвөөр зохион байгуулж хийж явж байгаа гэж ойлгосон. Манай яамтай бол холбогдож энэ талаар бол яриаггүй, өөрсдийн төлөвлөгөөний дагуу хөгжүүлж байна гэж ойлгосон. За нэмж хариулах юм байна. За нэмж хариулъя. За Бонслмаг гүшүүний асуултанд хариулъя. Засгийн газрын хэрэгжлэх газрын дараа Бат Эрдэнэ байна. За энэ засгийн газрын төвшөнд үнэлгээ gov.cg-ийн гээд цахим сайт байж байгаа. За энэ дээр бол засгийн газрын төвшний бүх байгууллагуудаараа бол энэ цахимаар энэ тайлан биелэлтийн асуудлыг бол хүлээж аваад хянаад ингэ явж байгаа. Энэ нь бол 2013 оноос эхэлсэн ийм ажил байж байгаа. За яг засгийн газрын хэрэг хэрэглэх газарт энэ хууль тогтоомжийн биелэлд хяналт тавих чиг үүрэг 2025 оны 5 сард засгийн газрын бүтцийн хуульд өөрчлөлт орсноор тус нэгжид бас энэ чиг үүрэг шилжиж ирсэн. Энээс хойш бид бүхэн бол улсын хурлын таман газартайгаа хэд удаагийн уулзалт хийсэн. Их хурал дээр маань бол бас яг энэ цахимын хяналтын систем бол бас ажлын даалгавар нь гараад ингээд одоо бас сонгогчлолтой зарлах байдлаар ингээд явж байгаа юм байлээ. Бид нар бол энэ хоёр системээ хооронд нь бас уялдуулж өгөө. За энэ гүйцэж хариулъя. маш олон одоо давуу талууд гарнаа. Тийм учраас бол энэ дээр хэрхэн одоо хамтарч ажиллах талаарх энэ саналуудаа илэрхийлээд хурлын тамгын газрын одоо холбогдох албан тушаалтнуудтайгаа бол 2-3 удаагийн уулзалтыг бид нар хийцэн байж байгаа. Тэгээ цаашдаа бол бас энэ их хурлын харьяа байгууллагуудыг нэгтгэх, за их хурл засгийн газрын төвшний системүүд хоорондоо бас интеграц хийх боломж олцоог бүрдүүлэх. За цаашдаа бол их хурлын байнгын хороод гарсан шийдвэрийн хэрэгжилтийн явцыг бол бодит цагийн горим дээр бол ороод харждаг болох энэ одоо бас зорилтыг тавиад бид нар бас ажиллаж байгаа. Харамсалтай нь бас тодорхой хөрөнгө санхүүгийн нөхцөл болцооноос хангалтгүй байна. Хүснээр бас энэ нас тавигдаж өгөхгүй байгаа учраас яг энэ зорилт маань бол бас шуурхаа явахад бас жоо хүндрэлтэй байгаа. За баярлалаа.